Төмөн шууд үндэсний компани дээр ажиллаж байна. За анх хүнсний хувьсгал эхлэхэд төмөн шууд 1, төмөн шууд 2 гэдэг төсөл дөнгөж эхэлж байсан. 3 одоо өндөрлөгчийн бариад эхэлж байсан тэр үедээ ерөнхийлөгч танилцуулж байсан. Тэгвэл өнөөдөр төмөн шууд 2 төсөл бүрэн ашиглалтанд ороод дахиад цаашаага төмөн шууд 3 төсөл 60% ажлыг үүсгэлтэд явж байна. Тэгэхээр энэ ондоо багтаагаад төмөн шууд 3 төсөл бүрэн ашиглалтанд орсноор Монголын дотоодын зах зээлийн өндөгний хэрэгцээг 80% хангаж байна. За мөн одоо бас нэг амжилт нь болохоор 2023 онд хүнсний хувьсгал эхэлснээс хойш өндөгний үн нэг ч удаа нэмэгдэг байна. Тэр үед 500 байсан бол өнөөдөр 500 хэврэл байна. Тийм учраас дотоодын өндөгний компаниуд дотоодын зах зээлийг хангахын бас нэг ажил тусна өндөгний үнийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхээр барьж чадж байна. Ийм сайхан боломж байна. Дээрээс нь эдний компаниуд 300 гаруй ажилчдыг ажлын байраар хангаж ажиллаж байна. Дээр нь одоо орчин үеийн шинэ технологи, инновацууд нэвтэрсэн бүрэн автомат үйлдвэр бас энд ажиллаж байна. Тийм болохоор өнөөдөр хүнсний хувьсгал үр дүнтэй болж байгаа нь бол хөдөө орон нутагт ажиллаж харагдсан мөн Улаанбаатар хотын томоохон хүнсний үйлдвэрүүдээр орж ажиллахад бас энэ үр дүн харагдаж байна.